That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Хүн төрлөختний түүх, эзэнт гүрнүүдийн түүхийг харах юм бол эзэнт гүрнүүд шинээр байгуулагдаж, сэргэн мандаж, эцэст нь нуран унцгаадаг. Гэвч цагийн урсгалд гундалгүйгээр, газрын зурагнаас огтоосон арчилгүйгээр тэсэж үлдэж чаддаг, оршин тогтнож чаддаг жижиг улсууд гэж бас байдаг. Хамгийн гол нь тэдгээр жижиг улсууд нь магадгүй хамгийн хүчтэйнч биш, хамгийн баянч биш. Магадгүй төр засагч гэсэн хамгийн сайн тогтолцоотой ч тэр болгон байдаггүй. Гэхдээ амьд үлдэж чаддаг жижиг улсууд нэг зүйлийг маш сайн хийж чаддаг нь тэд олон улсын харилцаанд ёс суртахуун баримтлахаас илүүтэйгээр ухаалаг тоглолт хийж чадсан явдал байдаг. Өнөөдөр Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, Хятад гэх мэтээр их гүрнүүд, мөн өмнө түүхэнд мандаж бас мөхөж байсан бүхий л их гүрнүүдэд нэгэн ижил сонирхол бол байдаг. Тэр нь бол тэд бүгд дэлхийн газрын зургийг зурах дуртай. Тэд нөлөөний бүсүүдийг өөрсдийн хүсснээр хуваах дуртай. Мөн аюулгүй байдал, түүхэн, эрх, ёс суртахуун гэх мэт агуулгуудаар өөрсдийнх нь тэвэлт, өөрсдийн газар нутгийн төрөмгийллийг зөвтгөгдгөө. Харин нөгөө талд жижиг улсуудын хувьд сор ганц ашиг сонирхол байдаг нь тэд газрын зургийг өөрсдийн хүслээр зурах бус, харин газрын зураг дээрээс арчигдахгүй үлдэх ийм л ашиг сонирхолтой байдаг. Тухайлбал Финланд улс нь зөвлөлт холбоот улсын улаан армийн дайралтанд өртсөн ч тэсэж үлдэж чадсан. Швейцар улс Европын нутагт олон зуун жил үргэлжилсэн их бага дайн тулаануудын явцад мөхөлгүй тэсэж үлдэж чадсан. Мөн Сингапур улс нь их гүрнүүдийн зөрчил дунд хүчрхэг эдийн засгийг бий болгож чадсан. Мөн Монгол улс ч ялгаагүй. Хоёр их гүрний дунд Монгол гэх нэрээ өнөөдрийг хүртэл хадгалан үлдэж нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орон болж чадсан. Жижиг улсуудын хувьд өөрсдийгөө хит өндрөөр үнэлж, хит амбицлсан жижиг улсууд мөхөж төгсдөг бол өөрсдийнх нь боломж потенциалыг хамгийн үнэн зөвөөр үнэлж чадсан улсууд амьд үлдэж чаддаг. Мөн жижиг улсууд хизээч бүх салбартаа бусдаас бүрэн хараат болж чаддаггүй боловч тэдэнд бүрэн устдаж мөхгүй байх боломж үргэлж нээлттэй байдаг. Тухайлбал хинтээ хизээ ойртож нөхөрлөх үү, хизээ хинээс зайгаа барих уу, хизээ ямар асуудал дээр ямар өнцгөөс дуугарах уу, мөн хизээ дуугаа хураах уу гэх мэтээр цаг хугацааны нарийн тооцоо, нарийн мэдрэмжтэй тоглолт хийх нь жижиг улсуудын оршин тогтнолын гол нууц юм. Ингээд өнөөдрийн дугаараар амьд үлдэж чадсан, оршин тогтнолоо аварч үлдэж чадсан 5 жижиг улсын талаарх бодит баримт тэдний стратегийг ярих болно. Ямар нэгэн хийсвэр уриал оозон эсвэл романтик онол бус харин бодит нөхцөл байдлыг ярихаар бэлэн болоод байна. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Юуны түрүүнд жижиг улсууд нэг том гүрний хит нэг талд орж хит даган баясвал бусад том гүрнүүдийн хувьд шуудав дайсан болон хувирдаг. Иймээс жижиг улс нь хэнийг ч бүрэн дагахгүй, хинтээч бүрэн дайсагналсалгүйгээр бүхий л их гүрнүүдийн хувьд өөрсдөд нь ашигтай мэтээр орших нь оршин тогтнолын гол суурь гэж үздэг. Энэ сэдвийн хүрээнд ярих хамгийн ихний улс бол яалтчгүй манай Монгол улс байх боломжтой. Манай улс 1990 оноос хойш Оросын бүрэн хараат байхаан болж эргээд Хятадыг ч бас бүрэн дагаагүй. Гэхдээ өнөөдөр Монгол улс нь Оросоос эрчим хүч худалдан авч Хятадаар дамжин олон улсын эдийн засгийн харилцаанд орж өөрийн эдийн засгийг хөдөлгөдөг. Нэгийг нь нөгөөгөөр нь тэнцвэржүүлэх бодлого баримталдаг гэсэн үг. Монгол улс хизээч Оросын холбооны улсын талыг баримтлана. Эсвэл Хятад бүр Америк нэгдсэн улсын талыг баримтлана гэж зарлаж байгаагүй. Энэ бол манай улсын амьд үлдэх түүхэн ой санамж гэж хэлж болно. Онолын хувьд жижиг улс нь нэг улстай хит дотн түншилбэл тэр түншийнхэн барьцаанд ордог. Харин олон түнштэй байвал барьцаалагдах боломж нь багасдаг. Иймээс Монгол улсын хувьд 1990 оноос хойш Америк нэгдсэн улс, Япон, Европын холбоо, энэтхэг Солонгос зэрэг 3 дахь хөршүүдийг олноор нь бий болгож олон салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Энэхүү олон тулгуурт гадаад бодлого нь манай улсын дипломат орон зайг тэвхээс гадна эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдалд маш том давуу талыг олгосон. Хэрв Монгол улс өнөөдөр зөвхөн Орос Хятад хоёртой л дотн харьцдаг байдалтай байсан бол өнөөдөр бид тусгаар тогтнолын тухай ярих ямар ч боломжгүй байх байсан. Бидний тусгаар тогтнол ердөө л цаасан дээр л орших байлаа. Мөн Монгол улс 1990 оноос хойш НАТОд эдсэх оролдлого хийгээгүй. Магадгүй боломж ч байхгүй байх.
Гэхдээ Оросын холбооны улсын тэргүүлдэг хамтын аюулгүй байдлын гэрээний орнуудын эвсэлт ч гэсэн манай улс нэгдээгүй. Мөн Шанхай хамтын ажиллагааны байгууллага BRICS гээд айлч цэрэг болон эдийн засгийн эвсэлт блок болон эвсээгүй явдал юм. Гэхдээ Монгол улсын хувьд дээрх байгууллагуудтай бүгднтэй найрсаг харилцаатай оршдог. Энэ нь манай улс тиймч биш үгүйч биш гэх байр суурь буюу геополитикийн маневр маш сайтай байгаагийн шинж. Тэгвэл жижиг улсуудын оршин тогтнолын хамгийн гол баталгаануудын нэг бол хэн нэгэнд хэрэгтэй байх явдал юм. Нэг ёсондоо бол Монгол улс нь газрын хөрснөөс арчигдсанаар Оросын холбооны улсад эсвэл бүгд найрамдах хятад ард улсад за эсвэл Америкийн нэгдсэн улсад ч ялгаагүй ашиггүй ямар ч хожилгүй байх ёстой. Хэрв хиндэж хэрэггүй байсан бол тухайн улс устгахад маш амархан. Харин Монгол улсын хувьд Орос хятадын дамжин өнгөрөх бүс нутаг, хоёр их гүрний тэнцвэрийг хадгалагч, мөн хамгийн гол шалтгаан нь буюу хоёр хөршид хоёуланд нь манай улсын оршин тогтнол хэрэгтэй байгаа шалтгаан нь манай улсын буфер статус юм. Монгол улс хэрв арчигдвал хоёр хөршид хоёуланд нь ашиггүй. Иймээс манай улс хоёр хөршийн алинтай ч бүрэн дайсагнацдаггүй, мөн бүрэн холбоотон бололгүйгээр хоёр их гүрний дундын зөөлөн саарл бүс байдлаар оршин тогтнодог. Манай тусгаар тогтнолт тэдэнд бүгдд нь хэрэгтэй гэсэн үг. Манай улсын хувьд 1990 оноос хойш олон удаагийн ардчилсан сонгуул явагдаж олон намын тогтолцоотой болсноор засаг удаадараа солигдсон боловч Монгол улсын төрийн залхам чанарний ялангуяа гадаад бодлогын асуудлаар төрийн залхам чанар огтоосон өөрчлөгдөөгүй. Дотоод дахь улс төрчдийн хулгай дээрэм гэх мэт асуудлуудыг түр хойш нь тавьж байгаад зөвхөн тусгаар тогтнолын асуудлаар ярихад манай төр засаг төгс байх албагүй. Харин гадаад бодлогын залхам чанараа алддаггүй, нуран унах боломжгүй бат бөх төртэй байх нь чухал. Иймээс Монгол улс хоёр их гүрний дунд оршин тогтнож чадсаар ч ирсэн. Мөн 3 дахь хөршүүдийн хувьд ч ялгаагүй. Монгол улс нь Орос хятадын дунд орших ардчилсан улс учраас манай газар нутаг тэдний хувьд хамгийн ая тухтай стратегийн түшиц газрын үүргийг гүйцэтгэдэг. Иймээс манай улс тусгаар тогтносон хэвээр байх нь олон улсын геополитикийн асуудлаар томоохон бодлого хэрэгжүүлдэг бараг бүх их гүрнүүдэд ашигтай гэсэн үг. За дараагийн жишээ бол алдарт Сингапурын жишээ юм. Жижиг улс амьд үлдэхийн тулд эзлэхэд хит үнэтэй, устгах нь хит ашиггүй, мөн устгалаа гэхэд орлуулах боломжгүй, тийм л үн цэнийг бүтээх болдог. Сингапур бол үүний тод жишээ юм. Сингапурын оршин тогтнолын хамгийн том баталгаа бол ердөөсөө дэлхийн эдийн засгийн системд зайлшгүй хэрэгцээтэй зангилаа болж чадсанд оршдог. Сингапур улс нь 1965 онд Малайзийн холбооноос хөөгдөн гарч ямар ч байгалийн баялаггүй, ундны ус болон хоол хүнс, эрчим хүчээ бүхэлд нь гаднаас авдаг, хүн ам цөөтэй, үндэстэн хоорондын зөрчилдөөн ихтэй, зэвсэгт хүчин бараг байхгүй шахуу ийм л улс байсан. Сонгодог утгаараа бол амьд үлдэх ямар ч боломжгүй улс байв. Гэхдээ хувь тавилангийн аврал болж Сингапур нь Малаккагийн хоолойн яг төвд байрлаж байлаа. Тэрхүү хоолоогоор дэлхийн далайн худалдааны 30% нь дамжиж байв. Иймээс Сингапурын төр засаг газар нутгийн тэрхүү ганцхан өгөгдлийг ашиглаж зүгээр нэг бомб хот биш, харин дэлхийн логистикийн хяналтын цэг болж чадсан юм. Нэг ёсондоо бол Сингапур улс нь хэрв тогтворгүй байдалд орвол Япон, Хятад, Европын холбоо, Америкийн нэгдсэн улс гээд бүгд хохирох тийм системийг бий болгож чаджээ. Тэд үнэхээр том гүрнүүдийг өөрсдөдөө харилцан хамааралд оруулж чадсан. Тухайлбал Америкийн нэгдсэн улстай аюулгүй байдлын харилцан хамааралтай байдаг бол Хятадтай худалдааны салбарт, Европын холбоотой санхүүгийн салбарт, Японтой харин аж үйлдвэрлэлийн харилцан хамааралтай. Сингапур нь өнөөдөр дээрх улсуудын алинтайнч бүрэн дотносоогүй хэрнээ алинтайнч мөн дайсагнацдаггүй. Иймээс альж тал Сингапурыг өөрийн дайсан болговол нөгөө талдаа стратегийн давуу байдлыг үүсгэх болно гэсэн үг. Мөн Сингапур улс нь эдийн засгийн гайхамшигыг үзүүлснийхэн ачаар хүн хүч багатай боловч бүс нутагтаа хамгийн өндөр технологи бүхий зэвсэгт хүчинтэй болж чадсан. Нийт хүн амтайгаа харьцуулахад батлан хамгаалах чадамж нь маш өндөрт тооцогддог. Гэхдээ мэдээч хэрэг тэд хизээж төрөмгийн бодлого явуулахгүй. Харин төрөмгийд ирсэн улсын хувьд Сингапуртай байлдах нь хит өндөр зардал болон алдагдaltaй байх болно. Сингапур улс ирсэн дайралт болгоныг няцааж өөрийгөө эцсийн мөчөд бүрэн хамгаална гэж хэлэхгүй ч гэсэн Сингапуртай дайдсан улс маш их хохирол амсна гэсэн үг. Дайсагнагч улс дайнд ядж болохч хожил хүртэх боломжгүй. Мөн маш олон дайснуудтай болж хувирна. Түүнчлэн Сингапур дотоод засаглалаа маш сайн хөгжүүлж чадсан улс. Тэнд авилгал бараг байхгүй, шүүх систем нь маш шударга, мөн гэрээг зөрчсөн хинч аврагддаггүй ийм л улс юм.
яг ийм шударга баталгаатай найдвартай байдаг учраас олон улсын томоохон корпорациуд дэлхийн санхүүгийн төвүүд, стратегийн дата болон асар их мөнгө Сингапурт төвлөрч байдаг. Иймээс эцсийн эцэст Сингапурыг ганхуулна гэдэг нь дэлхийн зах зээлийг ганхуулж буй хэрэг. Сингапурт дайн зарлана гэдэг нь дэлхийдээ дайн зарлаж байна гэсэн үг. Сингапур улс нь маш олон улс орнуудын хувьд тэдний ашиг сонирхолд зайлшгүй хэрэгтэй улс бодж чадсан нь Сингапурын аюулгүй байдлын хамгийн том баталгаа юм. Эцсийн эцэст бусад улсуудад оршин тогтнол нь шаардлагатай улсад амьд үлдэж чаддаг жамтай. Дараагийн харин жижиг улс бол Финланд юм. Ер нь жижиг улсууд амьд үлдэхийн тулд заавал баатар байх албагүй. Харин ухаалаг сонголт хийдэг байхад болно. Финланд улс нь хуучнаар зөвлөлт холбоот улстай 1300 км урт газар нутгаар хэлэлцдэг байв. Зөвлөлтүүд дэлхийн 2 дугаар дайны өмнө Финланд руу дайрч зөвлөлт холбоот улс маш их хохирол амссан боловч эцсийн эцэст хүнээр зодхон эрхэнд зөвлөлт ялах байсан. Гэхдээ энэхүү гарц хохирол хит өндөр ялалт нь зөвлөлтөд ямар ч ашиггүй байх байв. Иймээс Финланд улс өвлийн дайны дараагаар зөвлөлтөд энхийн гэрээ байгуулж тодорхой хэсэгхэн газар нутгийг зөвлөлтийн талд шилжүүлж өгснөөр дайныг дуусгаж байв. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа цоо шин эрен үе эхэлсэн. 2 дугаар дайны дараах Финланд улсад үндсэн 3 сонголт байлаа. Эхний сонголт нь тэд зөвлөлт холбоот улстай сөргөлдөж устгах. Зөвлөлтийн улаан арим тухайн үед хуурай газар дээрх хамгийн хүчрхэг арим болоод байсан тул асар их хохирол амсаж болохч эцэст нь ялахд байсан. Харин 2 дахь сонголт нь зөвлөлт холбоот улсад найр тавьж зөвлөлтийн дагуул болгож тусгаар тогтнолоор бооцоо тавих сонголт байлаа. Харин Финланд улс 3 дахь сонголтыг хийсэн. Тэрхүү сонголт нь зөвлөлт холбоот улсад ч ашигтай, өөрсдөд нь ч гэсэн ашигтай байдлаар ойлголцох сонголт байв. Барууныхан хожим Финландын энэхүү сонголтыг Finlandization хэмээн нэрлэх болсон юм. Нэг ёсондоо бол аюул учруулахгүйгээр ашигтай түнш байх стратеги байв. Финланд улсын хувьд тэд өөрсдийгөө зөвлөлтийн хувьд аюул биш гэдгээ ойлгуулахын тулд хүйтэн дайны он жилүүдэд НАТОд ирсээгүй юм. Мөн зөвлөлт холбоот улсын эсрэг өөр ямар ч цэргийн эвсэлт нэгдээгүй. Өөрийн газар нутгийг зөвлөлтөд дайсагнагч улсуудад огтоосон ашиглуулахгүй гэх баталгаа гаргажээ. Ингэснээр зөвлөлт холбоот улсын хувьд Финланд бол аюул биш гэх баталгаа итгэл үнэмшлийг бий болгож чадав. Улмаар Финланд улс нь зөвлөлт холбоот улсад тодорхой хэмжээний хэрэг болж эхэлжээ. Зөвлөлт холбоот улс нь Финландаас усан онгоц, машин болон мод технологи худалдан авдаг болсноор Финланд нь барууны болон зөвлөлтийн хоорондын эдийн засгийн гүр болон хувирсан. Ингэснээр Финланд улсыг зөвлөлт холбоот улс эзлэхээс илүүтэйгээр аль нэг талыг баримталдаггүй. Бие даасан Финланд улс оршин тогтнож байх нь зөвлөлтүүдэд илүү ашигтай болж хувирчээ. Харин улс төрийн хувьд тэд хүйтэн дайны он жилүүдэд хизээч зөвлөлт холбоот улсыг олонний өмнө шөмжилж байгаагүй ч мөн тэд дотоод ардчлал маш сайн хамгаалж чадсан. Түүнчлэн үзэл санааны хувьд тэд улс орондоо коммунизмыг тулгаагүй, мөн коммунизм эсрэг суртал ухуулга кампанид ажиллах ч явуулаагүй. Тэд улс орон дотроо үзэл сурталын фронт нээгээгүй нь Финланд улсад зөвлөлт холбоот улсын эцсийн байдлаар итгэх хамгийн том баталгаа болсон байдаг. Ингээд энэ бүхний эцэст гэрв зөвлөлт холбоот улс нь Финландтай байлдаж, Финландыг эзэлбэл зөвлөлт барууны харилцаа огцон муудаж, мөн эдийн засгийн ямар ч ашиггүй байдалд орж, энэ бүхнээс гадна олон улсын дарамт шахалт хүртэл огцон нэмэгдэхээр болсон юм. Иймээс зөвлөлтүүдэд дахин Финландтай дайтах нь ямар ч ашиггүй болж хувирав. Яг энэ нөхцөл нь жижиг улсын хувьд оршин тогтнолын төлөөх хамгийн том ялалт байв. Эзлэн аваад өөрт нь ашиггүй юм бол эзлэх ямар ч шаардлага байхгүй. Ийхүү хүйтэн дайн дуусах үед Финланд улс нь бүрэн тусгаар тогтнолтой, ардчилсан тогтолцоотой, барууны эдийн засгийн загвартай, мөн зөвлөлт холбоот улстай ямар ч зөрчилдөөнгүй байж чадав. Улмаар зөвлөлт холбоот улс задарсны дараагаар Финланд улс нь ямар ч шилжилтийн шокгүйгээр өөрчлөн байгуулалтгүйгээр Европын холбоонд маш амархан элсэж, улмаар Украины дайн эхэлснээр НАТОд нэгдсэн юм. Финландийн сургамж бол том гүрний хувьд жижиг улс аюул бус харин ашигтай байснаар амьд үлдэнэ гэх сургамж. Финландийн арга ухаан нь доромжлол эсвэл сул дорой байдал огтоосон биш бөгөөд харин амьд үлдэх ур ухаан байсан юм. Тэгвэл дараагийн улс бол Вьетнам. Вьетнам бол дэлхийн хамгийн том гүрнүүдтэй ээж дараалан дайтаж амьд үлдэж чадсан цөөхөн улсуудын нэг. Тэд эхлээд тусгаар тогтнолын төлөө Францтай дайтаж, дараа нь Америк нэгдсэн улстай дайтаж, эцэст нь бүгд найрамдах Хятад ард улстай дайтсан. Гэхдээ эцсийн эцэст Вьетнам нь хэн нэгний колони биш, хэн нэгний дагуул бус, харин өөрийн тоглоомын дүрмээр тоглодог улс болж чадав. Вьетнам нь газар зүүн байрлалын хувьд өмнөд Хятадын тэнгисийн гол санглаан дээр оршдог.
далай болон их газрын уудсвар зүүн өмнөд Аз болон Хятадын зааг дээр оршдог өвөрмөц байрлалтай улс юм. Иймээс хэн Азийг хянахыг хүсэн тэр улс Вьетнамыг тойрч гарах ямар ч боломжгүй. Вьетнам улс хизээч бид Америкийн нэгдсэн улс эсвэл Хятад Оросын тал гэж шууд хэлж байгаагүй. Гэхдээ өнөөдөр яг бодит байдал дээр Америкийн нэгдсэн улсын аж үйлдвэрлэлүүд Вьетнам төвлөрч Хятадтай худалдааны маш том урсгалыг бий болгож Оросын холбооны улстай цэрэг зэвсгийн хамтын салбарт ажиллаж Японоос харин асар их хөрөнгө оруулалтыг татаж байна. Вьетнамын дайны он жилүүдэд Вьетнам улсад Америкийн нэгдсэн улсыг байлдаад ялах боломж үнэндээ бол байгаагүй. Гэхдээ Вьетнам нь Америкийн нэгдсэн улсын дайны өртгийг дааж давшгүй хэмжээнд хүргэж дотоодд нь эдийн засгийн хямралыг дэгдээж чадсан. Америкчууд Вьетнамчуудад шууд ялагдсан гэж хэлэхгүй ч гэсэн Америкийн нэгдсэн улс Вьетнамд дайн хийснээрээ асар их цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө, нэр хүнд болон дотоодын улс төрийн тогтворгүй байдлыг амссан. Гэхдээ Вьетнамын хамгийн ухаалаг алхам нь дайны дараа тэд дайснаа дайсан биш болгосон явдал юм. Үүний хамгийн том нотолгоо нь 1990 оноос эхлэн Вьетнам нь Америкийн нэгдсэн улсын хамгийн чухал эдийн засгийн түншүүдийн нэг болж чадсан явдал юм. 1975 онд Америкийн нэгдсэн улсын цэрэг гарсны дараагаар 1979 онд Хятад Вьетнамын дайн эхэлсэн. Тухайн үед Вьетнам нь оршин тогтнолынхын төлөө зөвлөлт холбоот улсад найр тавьснаар Хятадын цэргийг ухрааж чаджээ. Гэхдээ тэд нэг зүйлийг ойлгосон нь том гүрнүүдийн найрамдал бол мөнх бус чанартай. Иймээс Вьетнам улс найз хайх бус харин өөрсдөө их гүрнүүдэд хэрэгтэй болгохоор ажиллаж эхэлжээ. Улмаар 1986 онд Вьетнам улс эдийн засгийн загвараа шинжилв. Хэрв эдийн засаг үр өгөөжгүй бол чи хиндэж хэрэггүй. Хэрв чи хиндэж хэрэггүй юм бол хинч чамайг тоож хамгаалахгүй. Ердөөсөө л энэ. Иймээс Вьетнам улс хувийн хэвшлүүдэд орон зай гарган өгч, үйлдвэрлэл болон экспортод суурьтай эдийн засгийн загварыг бүтээж, гаднаас асар их хөрөнгө оруулалт татаж, барууны зах зээлтэй холбогдож эхлэв. Тэд дотооддоо дэлхий биднийг ашиглахгүйгээр дэлхийн аж үйлдвэрлэл ажиллах боломжгүй болно хэмээх ийм том зорилтыг тавьсан юм. Иймээс тэд мөн л дундыг барьж эхлэв. Хинтээж дотносож хүзүүсээрээ холбохгүй, мөн хинтээж дайсагнацсахгүй. Вьетнам үүнийг шууд бус харин туршилгаараа олж мэдсэн юм. Сүүлийн 10-аас 15 жилийн дотор Вьетнам улс нь аж үйлдвэрлэлийн гол баазуудын нэг болон хувирч Хятад руу цутгадаг байсан барууны асар их хөрөнгө оруулалтын урсгалыг замаас нь өөртөө мөн шингээж чадсан ухаалаг улс. Ялангуяа өнөөдөр худалдааны дайны цаг үед Вьетнам нь шаардлагатай тохиолдолд Хятадын аж үйлдвэрийн салбарыг орлох хүч болохоор амбицлж байна. Ингэснээр барууны орнууд Хятадаас бүх үйлдвэрүүдээ гаргасан тохиолдолд тэдгээр үйлдвэрүүд гарцаагүй Вьетнамд орж ирж таарна. Тэд өөрсдөө барууны нөөц аж үйлдвэрийн бүс болгон бэлтгэж байна. Иймээс барууны орнууд өнөөдөр Вьетнамыг автахыг хүсэхгүй байгаа. Вьетнам бол маш олон улс орнуудын ашиг сонирхлын зангилаа болж чадсан. Тэгвэл дараагийн буюу өнөөдөр ярих хамгийн сүүлчийн жишээ бол Израиль. Израиль нь газар нутаг жижигтэй, байгалийн нөөц баялаггүй, дайснуудаар хүрээлэгдсэн хүн ам цөөтэй улс. Гэсэн хэдий ч Израиль улс нь дэлхийн хамгийн ихээр хамгаалагдсан, хамгийн ихээр олон улсын дэмжлэг авдаг улсуудын нэг. Учир нь Израиль улс өөрийгөө их гүрнүүдэд тэр дундаа Америкийн нэгдсэн улсад маш ашигтай улс болгон хувиргаж чадсан явдал юм. Тэд холбоотон гүрнүүдтэй ойролт оронд дахь геополитикийн давуу байдал олгодог улс болсон хувирсан юм. Тэгэхээр Израиль улс нь ойролт оронд дахь барууны цорын ганц бүрэн итгэлтэй холбоотон улс гэж хэлж болно. Тэд бол Америкийн нэгдсэн улс НАТОд зориулсан урд шугамын харуул улсын үүргийг гүйцэтгэдэг. Израиль улс өнөөдөр Иран улс, Хизболла бүлэглэл, мөн Хамас болон Сирийн босгочд цаашлаад Оросын холбооны улсын нөлөөг ойролт орондод хязгаарлахын төлөө маш өргөн фронтод Америкийн нэгдсэн улсын өмнөөс мөргөлдөөн хийдэг цорын ганц улс юм. Иймээс Израиль улс хэрэг унбал Америкийн нэгдсэн улс бүс нутгийн нөлөөгөө автаж, Персийн буланд тогтворгүй байдал бий болж, газрын тос логистикийн систем нуруу унах болно. Иймээс Израиль бол бие даасан улс гэхээс илүүтэйгээр Америкийн нэгдсэн улсын ойролт оронд дахь стратегийн системийн зангилааны үүргийг гүйцэтгэдэг маш чухал, бүр амин чухал улс юм. Үүнээс гадна Израиль улс мэдээлэл болон тагнуулаараа маш алдартай. Израиль нь дэлхийн хамгийн нягт тагнуулын сүлжээтэй улс. Израилийн Мосад нь Иран, Арабын орнууд, Хойд Африк, бүр Орос, Хятадтай хүртэл сүлжээ үүсгэж асар их амьд тагнуулын мэдээллийг авдаг. Иймээс Америк, Британи, Франц зэрэг улсууд өөрсдийн олж авахд хэцүү мэдээллүүдээ Израилийн сувгаар дамжуулан авдаг байна. Иймээс зөвхөн геополитикийн шалтгаанаас гадна шаардлагатай мэдээлэлээр хангадаг тул алдаж боломгүй улс болон хувирсан юм. Мөн өөр нэгэн чухал зүйл гэвэл Израиль улс нь ёс суртахууны хөзрийг атгаж маш сайн тоглолт хийж чаддаг.
Учир нь еврей үндэстэн 2 дугаар дайнд асар олноороо алагдсан тул дахиж устгагдах ёсгүй улс хэмээх имижийг бий болгожээ. Ингэснээр барууны улсуудын дотор Израилийг хэд шүүмжлэх нь эргээд ёс суртахууны эрсдлийг дагуулдаг. Энэ ч утгаараа барууны улс төрчид Израилийг орхихоос болгоомжлдог. Тэд ёс суртахууны хүлээсэнд баригддаг гэсэн үг. Иймд израилчууд геополитик дээр нэмээд мэдээлэл мөн эдгээр дээр нэмээд түүхэн сэтгэл зүй хүртэл хамтд нь ашиглан тоглолт хийж чаддаг. Гэвч яг бодит байдал дээр Израиль улс нь ёс суртахууны хувьд бас тэмч ариухан улс биш. Тэд олон улсын хуулийг тогтмол зөрчдөг, мөн Палестинд маш ёс суртахуунгүй бодлого явуулдаг. Гэхдээ юу үнэн бэ гэвэл жижиг улс амьд үлдэхийн тулд сайн биш харин хэрэгтэй байх шаардлагатай. Яг энэ зарчмыг Израиль улс нь хамгийн үр дүнтэйгээр гүйцэтгэдэг. Иймд эцсийн эцэст Израиль улс нь хүчтэй чадвартайдаа биш харин барууны ертөнцид зайлшгүй хэрэгтэй учраас тэд амьд үлдэж мөн дэмжлэг авч хүчтэй байж чаддаг байна. Тэгэхээр манаас угаас бэлтгэн үргэсэн өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд мэдээч хэрэг таалагдсан гэдэгт бол найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.